залуучуудаа хандаж нэг хэдэн зүйл хэлье. Хүн санаатай буюу санамсаргүй байдлаар алдаж болно. Хүнд хохирол учруулсан байж болно. Хамгийн гол нь нэгдүгüүрт бол буруугаа хүлээгээд сурч хэрэгтэй. Уучлал гуйж сурах хэрэгтэй. Хүнд хохирол учруулсан бол хохирлоо төлж хэрэгтэй байхгүй. Ингэсэн тохиолдолд энэ бүхний чинь бас ингээд цайруулаад залруулаад засаж болох байхгүй юу? Манай эрүүгийн хуулийн чинь гэмбуруугаа хүлээгээд хохирлоо төлөх юм бол ял шийдвэрлэх хөнгөрөх нөхцөл болгоод заасан байгаа. Бүр цаашлах юм бол зарим төрлийн гэмтэрэг дээр хохирлоо төлөө гэмбуруугаа хүлээсэн тохиолдолд эрүүгийн амьсгалаас чөлөөлөх тийм зохицуулт байгаа байхгүй. Тийм учраас би зүгээр залуучуудаа хэлэхэд санаатай санамсаргүй алдсан байж болно, тийм ээ. Хамгийн гол нь буруугаа ойлгодог байх хэрэгтэй, хүнээс уучлалт гуйдаг хэрэгтэй, хүнд учруулсан хохирлоо төлдөг байх хэрэгтэй шүү. Ингээм бол заавал төлж чамааг хариуцлага хүлээнэ гэхгүй шүү дээ. Ийм боломж байгаа гэдгийг та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. Гэтэл цагдаа дээр очиод, прокурор дээр очиод, шүүхийн шатанд очиод би буруугүй, би тгээгүй гэсэн энэс болсон ш тэгэл маргаадах юм аа. Тэрний орон зүгээр л гэмбуруугаа хүлээгээл хохирлоо төлөөл хэрэгээ хэлбэршүүлаад шиж ийм бас боломж байгаа гэдгийг бас дүүнэлтэй хандаж хэлье.